Хэн нэг нь надад туслаачихгүй. Энэ хүний биеийн халуун гинэт 109 хэм хүрчихжээ. Ясан зэрэг мушгиран гажиж, нүдний цагаан улайж эхлэв. Тарчилсан ёолох дууны дунд эрэгтэй нурууны яс огцом түгэж гарч ирэв. Хажуу хавийн хүмүүсийн царайд итгэж ядсан шинж дүүрэн байлаа. Тэр үнэхээр хүр хорхой ирвэхээ болох мэт хувирчээ. Нүүрний төрх нь улам тод нарийн болж, бие галбар нь бүрч сүрлэг хүчрэхэг болов. Бүр хүчтэй мэдээ алдуулагч. Түүнд огт нэмэр болсонгүй. Үзэсгэлэнт хорийн шин ангийг үргэлжлүүлэн хүлээн авна уу? Түүх өмнөх ангийн төгсгөлөөс шууд үргэлжлэнэ. Нью-Йорк дахь нэр хүндтэй нэгэн сэтгүүлийн төв байранд олныг цочроосон бөөн халдварын хэрэг гарчээ. Вирус тээж байсан хүн өөрөө дэлбэрсэн бөгөөд цацагдсан цус нь 20 гаруй ажилтнанд хүрсэн байна. Тэд бүгд болцошгүй халдвар тээгчээр тооцогдсон тусгаарлагдав. Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Купер даруй Нью-Йорк руу буцан ирж мөрдөн шалгалт эхлүүлв. Түүний эхний байцаалтын хүн редакцийн ажилтан Сандерс байлаа. Нөгөө хүн бүхнийг тун тод санаж байв. Өөрөө дэлбэрсэн эмэгтэй редактор. Тэр үед нэг л биш харагдаж байсан гин. Царайн цонхиж, би нүе салганаж байжээ. Тэгээд хаа сайгүй ус хайж ууж явсан байна. Куперийн бодсон мэт толгой дохив. Энэ вирус сэдэрхийн өмнөх сонгодог шинж тэмдэг мөн бололтой. Өмнө нь бүртгэгдсэн 3 дэлбэрэлтийн хохирогчд ч ойролцоо шинж тэмдэг үзүүлж байсан. Тэр эмэгтэй редактор ер нь хинтээ хамгийн ойр байсныг Купер мэдхийг хүсв. Сандерс түр бодсноо. Түүнд ажлаас нь хөөгдсөн эмэгтэй хамт ажилласнаас өөр зөвхөн бурчуур үстэй маягтай тэр хүн л байсан гэв. Куперт баг зэрэг сонин санагдав. Энэ хоёроос өөр хүн байгаагүй гэж үү? Гэтэл дараагийн мөчид Сандерс учиргүй нэгшиж эхлэв. Дахин асуусны эцэст эрэгтэй эцэст нь үннийг хэллээ. Тэр уг нь байнга дэлбэрсэн тэр халдвар авсан эмэгтэйд сэтгэлтэй явжээ. Тэд хэд хэдэн удаа дотн харилцаанд ч орсон байна. Өөдөөс нь суусан Куперийн царай тэр дорог өөрчлөгдөв. Энэ вирус биеийн шингэнээр дамждаг шүү дээ. Тэр даруй анхааруулах зурус илгээлээ. Сандерс халдвар авсан байх магадлал туйлын өндөр байв. Харин тухайн хүн өөрөө асуудлын ноцтойг огт ойлгосонгүй. Бүр өөрийг нь хүчээр цус авсан гэж гомдлоод сууж байв. Шинжилгээний хариу хизээ гарахыг л тэр мэдхийг хүсэж байлаа. Өөрөө бас эртхэн гэртээ харж хоол идэх ёстой шүү дээ гэж байв. Гэтэл үг нь дуусаж амжаагүй байтал хамгаалалтын хувцастай хідэн цэрэг дайран орж ирлээ. Сандерс хамаг хүчээрээ мултран зүгтхийг оролцсон ч тун удалгүй мэдээ алдуулах буунд оногдсон шалан дээр сөхрөн унав. Энд болцошгүй халдвар тээгч байна. Дахиад нэг хэлье. Энд Куперч уртаар амьсгаа авч одооноос хойш дахиж огт хинэггүй завнахгүй байхаар шийдэв. Тэр даруй хамгаалалтын хувцас өмсөд тэр чигт нь орж явлаа. Бурчуур үстэй маягтай тэр хүний хэвтэж буй өөрөө дэлбэрэх үед энэ нэр хамгийн ойр байсан. Тэгээд яг таарад цус нь нүдрүүн цацагдсан. Одоогоор Сандерсоос бусдаар хамгийн өндөр эрсдэлтэй нь бурчуур үст байна. Түүнд энэ үед аль хэдийн өндөр халуурах шинж илэрсэн. Сэтгэл хөдлөлөмж туйлын тогтворгүй болсон. Ажилтнууд түүнийг орон дээр нь л тогтоож дөнгөлөв. Купер зарим зүйлийг мэдхийг хүсв. Өөрөө дэлбэрсэн халдварлагдсан хүний талаар. Гэвч бурчуур үст буцна гэж зүтгээд байлаа. Тэр чигтээ сэтгэл зүйн нурангад унахын даваан дээр байв. Нохойг нааш авчирч өгч болох уу? Тэд хүнд төгшүүрийн эмэгтэй. Миний найз залуу дандаа эмийг нь өгөхөө мартчихдаг. Купер хажуугаас нь тасралтгүй тайвшруулсаар байв. Бурчуур үст аажмаар тайвширтал. Тэгмэгц тэр хамгийн чухал асуултыг асуулаа. Тэр халдвар авсан эмэгтэй хинтээ илүү дотн байсан бэ? Үнэн дээр тэр ч бас вирус бүтээгчийн адил. Энэ гаж вирус гадуур тасралтгүй тархчих вэ гэж айж байв. Гэвч бурчуур үст хариулж амжаагүй байтал биеийн гинэт татханаж эхлэв. Хяналтын төхөөрөмж дээр бурчуур үстийн биеийн халуун огцом өсөж ихэлсэн нь харагдав. Нүдний цагаан нь удалгүй цусаар улайран бүрхэгдэв. Тэр аимшигт өвдөлтийг төвчин гараа боосон бүчийг хүчээр таслав. Арьс нь урагдах нь хүртэл түүнд падли байсангүй. Хідэн хамгаалагч тэр дороо дайрч очсон ч юр тогтоож чадсангүй. Учир нь энэ хачин вирус эсийн түвшнээс хүний биеийн бүтцийг өөрчилдөг. Өөгүй төрхөөс гадна энгийн хүнээс давсан тесрэх хүч өгдөг. Купер саад болсон хамгаалалтын хувцас тайлаад араас нь ухсхийн хөө. Бурчуур үстийн хурд үнэхээр их байсан ч биеийн мутцаас үүдсэн өвдөлтийг бас тесэх ёстой байв. Тэр бүдэрч дайвалсан хагалгааны өрөө рүү дайран орлоо. Нурууны сэр нь гинэт өндөр таван гарч ирэв. Бурчуур үст шаналсан орлоо гаргав. Купер дотогш дайран орж ирэхийг хараад тэр галзуурсан мэт хагалгааны орыг түлхэв. Яг тэрхэн нагшинд бурчуур үст хагалгааны өрөөнөөс хурдан зүгтчихв. Тэр үед дотор нь хоёр эмч нүүр шилжүүлэн суулгах мис засалд хамаг анхаарлаа хандуулан ажиллаж байв. Тэд хоорондоо тасралтгүй наргиж өөрсдөө яг энэ мөчид дэлхийн хамгийн төгс урлагийн бүтээлийг урлаж байна гэж шуудхан хэлж байлаа. Гэтэл дараагийн хормонд бурчуур үст архиран дайран орж ирэв. Купер яг араас нь ирсэн ч дотор талын хаалга аль хэдийн дотроосоо төвжигдсэн байлаа. Тэр эмч нарт хаалгаа даруй нэ гэж шаардлаа. Харин нөгөөдөл нь шалтак хайж болцсаар байв. Купер тэр дороо буугаа суулав. Эмч алгаа нааж хаалганы төвжээг цуцмагц. Тэр тэсэлгүй дотогш дайран орлоо. Гэвч доторх дүр зураг ус босгон байв. Иргэн тойрон бүх газар формалинаар дүүргэсэн шилэн савнууд байлаа. Гол мис засалж бардам царайлан тайлбарлахдаа эдгээр нь бүгд цогцос хандивлагчдын хамгийн анхны төрх гэж хэлв. Тэд энд байхдаа ч арсаа төгс хэвээр хадгалж чаддаг. Шилжүүлэн суулгалт хэрэгтэй өвчтөн гарч ирэхээр
Дахиад л хэрэг болдог аж. Гэвч энэ үед Куперт тийм зүйл сонирн байсангүй. Тэр буланд халуун уур савсуулсан махан бөөгнөрөл байхыг олж харлаа. Энэ нь эст бурчуур устын хувирлаас үүссэн зүйл байв. Тэр өөрөө ч ийм дүрт хувирна гэж төсөөлөөгүй нь лавтай. Зөнгөөрөө бол энэ бүхнийг Купер ганцаараа хийсэн гэж бодов. Бурчуур устанд галзуурсан аратан шиг дайрч байлаа. Тэр Куперийн гар бөөг шүүрэн авч бохыг нь татав. Урд байсан усны савд орхноо хагарч бутрав. Бурчуур ус арай гэж зогтон лабораториос гарч одов. Нэг эмч сайхан сэтгэл гарган мэдээ алдуулагчийн нэг тариур өгөв. Энэ нь хүрэн баавгаагч нам унгаана гэв. Тэр үед зэвсэлсэн хүмүүс олноороо аль хэдийн ирчихсэн байлаа. Тэд бүх гарц замыг бүслэн хаав. Гэтэл бурчуур ус тогтхонч сандарсангүй. Яг л Купертэл тооцоо бодно гэж онилчихсан мэт байв. Хоёул удалгүй зуралд нь ноцолдов. Купер зав таармагц мэдээ алдуулагчийг тарилаа. Бурчуур усны тэмцэс аажмаар суларч эхлэв. Удалгүй тэр бүрэн ухаан алдав. Купер бүх зүйл дууслаа гэж анх бодсон юм. Гэтэл бурчуур уст гинэт нүдээ тас хийтлнэв. Хүчтэй мэдээ алдуулагч түүнд огт нөлөөлсөнгүй. Купер дотроо хараал урсгав. Тэгээд хамгаалагчийн цахилгаан бөөг шүүрэн авав. Ингэж байж л зөрүүд бурчуур усыг бүр мөсөн дарж чадлаа. Дүр зураг эргээд ром руу шилжив. Ганц нүдэд азуурчин жирэг шаваа болгосны дараа түүнийг өөрийн биеэр бэлтгэж эхлэв. Тансаг хувцас азуурчны хэрэгсэл хүртэл бүгдийг нь нэг мөр базааж өгчээ. Жирэд тэр дороо бүр өөр хүн болсон мэт санагдав. Гэхдээ ганц нүдэд нэг зүйлийг дахин онцолсон. Хинтээч биеийн шингэн солилцож огт болохгүй. Удалгүй тэр шин даалгавар авав. Өвчин хяналтын төвнийг халдвартай хүнийг амьдаар нь барьжээ. Түүнийг аль болох хурдан устгах ёстой. Ганц нүдтийн цэвэрлэх бай. Дөнгөж хуурсан өнөөх бурчуур уст байлаа. Хэрв нуугдмал халдвар тээгчид 20 гаруй байгааг мэдвэл ганц нүдэд лав шалтгаан тоочоод болоод өгнө. Хоёул янзтай нь аргагүй хувийн онгоц руу алхав. Үнэхээр мэргэжлийн азуурчид шиг харагдаж байлаа. Нөгөө талд ганц нүдтийн эзэн сүрхий янзтай компанид орж ирэв. Түүний биеийн байдал 70 гаруй настай хүн гэж огт харагдахгүй байлаа. Энэ баян эрхэм 9-р сарын 9-ний дэлхийн гоо сайхны өдөр. Цоо шин гоо сайхны юм гаргахаар төлөвлөжээ. Өмнө нь хэрэглэгчдийн бие тесэрч байсан хэрэгүүд. Түүний нүдэнд бол ердөөс өчүүхэн саад төдий байв. Эдгээр сүрэг мэдээнүүд аль эрт энэ баяны тооцоонд багтчихсан байлаа. Иймэрхүү байдлыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний тэргүүлэх бүтээгдэхүүн гармагц. Хуурамч зардаг 8 ачид эсдвлөөрчид заавал гарч ирнэ гэж тэр үзв. Тэгээд ч тэр баян хүн хажуугаар нь яж үг шидэхээ мартсангүй. Яг энэ лабораторийн ажилтнууд туршилтын дээжийг хулгайлсан. Тэгээд түүнд өдөр шөнөгүй баахан баасыг нь цэвэрлэж явах ажил үлдээжээ. Туршилт хариуцсан хүн яаран ярианы сэдвийг өөрчлөв. Тэд бүтээгдэхүүнийг аль хэдийн сайжруулсан гэв. Хэрэглэгчид дахиж өөрөө тесрэх үзэгдэл гарахгүй гэж батлав. Гэвч удалгүй түүний ярианы өнгө эргэв. Бүтээгдэхүүнд илүү их хугацааны туршилт хэрэгтэй гэж үзв. Эсийн түвшний ийм технологид төлөвлөөгүй осол ажил гарах нь амархан. Гэвч тэр баян хүн тийм удаан хүлээх төвчээртэй биш байлаа. Тэр хэдэн сарын өмнөөс үйлдвэрлэлийн шугамаа босгочихсон. Бүр зар сурталчилгааны бүх нөөцөж бэлтчихсэн байв. 9-р сарын 9-нд бүтээгдэхүүний дэлхийд даяар цацхал үлджээ. Тэр баян хүн бүр урьдчилан харчихсан мэт. Мөнгөтэй хүмүүс уралдан худалдан авч буй дүр зургийг төсөөлж байв. Илүү их ашиг олохын тулд тэр доктороос нэг удаагийн тунг багасгахыг шаардлаа. Анх сардаа нэг байсан тарилгын давтамжийг 7 хоногт нэг удаа болгоод харин мөнийг нь огт өөрчлөхгүй. Капиталистын шунхаа муухай царайгаа ил тод харууллаа. Харин Нью-Йоркод байгаа Купер хамтрагч Жордантайгаа одоо болтос холбоо барьж чадсангүй. Тэд Венецийн ресторанд салснаас хойш нөгөө хүн яг л ор мөргүй алга болсон мэт байв. Энэ үед Купер одоо ч мдээгүй явлаа. Өөрийн хамтрагч Жордан аль хэдийн үзэсгэлэнт хороор халдварлчихсан байсныг тэр коридорт зогсоод цонхны цаадхыг ширтэнэ. Толгойд нь анх танилцж байсан үеийн дүр зураг гясгийн орж ирэв. Тэд анх уулзаад л эртний танил шиг дотносож удалгүй хос болсон. Купер бүр гэрэлсний дараах амьдралаа хүртэл төсөөлж эхэлсэн. Гэвч сайхан үе удаан үргэлжилсэнгүй. Хамт ажилтдаг харилцаа нь хоорондынх нь нууцлаг таталцлыг аажмаар барав. Өдөржин нүүр тулна. Гэртээ очиод гэрлээ унтраасны дараа ч хамт байна. Тэдний хайр сэтгэл өдрөөс өдөрт энгийн бүдэг болсоор байв. Эцэст нь Купер салах санал гаргалаа. Тэр цагаас хойш тэдний харилцаа дурлалт хосоос хамт олон болж хувирсан. Жордан энэ удаа учир битүүлгээр алга болтол. Купер сая л ойлгов. Өөрөө Жорданыг үнэхээр их чухалчилсаар ирсэн ээ. Энэ санаа зовнос жирийн хамт ажиллагчдын хэмжээнээс хол давсан байлаа. Тэр сэтгэл тогтож ядан хөршийнхөө хаалгыг тогшив. Энд түр байлгаж байсан муураа аваад явъя гэж бодсон юм. Гэвч хөршин харамсалтай мэдээ Куперт дуулгав. Тэр муур 2 сарын өмнө аль хэдийн өвчгсөн байжээ. Куперийн харц гинэт бүдгэрв. Тэгээд л өөрөө ажилдаа хит удаан дарагдсанаа ухаарлаа. Энэ гэртээ дэндүү удаан эргэж ирээгүй байжээ. Маргааш өглөө нь Купер далайн ирэг дээр гүйж ирэв. Тэгтэл холоос нэг танил төрх харагдлаа. Биеийн галбар дүрсэн Жордантай тун адилхан байв. Тэр өөрийн мэдлгүй аажмаар төхөв. Тэр дүр гинэт эргэж харав. Дараагийн мөчөд Купер нойрноосоо цочин сэрлээ. Коридорын цаанаас хаалга яаран балбах чимээ сонсогдов. Хаалгаа нээгээд харуул. Гадна нь танихгүй үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байлаа. Гэвч түүний нүүрний хувирал тун хачин байв. Би Жордан байна. Ингээд үзэсгэлэнт хорийн 4-р ангийн үйл явдал энэ байлаа. Ойрын хитэн 7 хоног бүр нэг анги гарна. Тиймээс мэдээллийн нэгт нь харьцангуй бага байх нь мэдээж. Үйл явдлын ахицч арай удаан санагдана. Гэхдээ шугам бүрийн өрнөл маш тодорхой байгаа.
Эцсийн эцэст бүтээлч багийн суурь чанар ёстой чанга хэвээр байна. Нэг талд мөрдөгчд вирусын их үүсвэрийг мушгин хайж, тархалтыг тогтоон барих арга сүйгчлэн хайж байна. Харин нөгөө талын ганц нүдэд азуурчин бол бүр шулуухан арга барилтай. Мөн л вирусын тархалтыг зогсоохын төлөө. Гэхдээ түүний үр ашиг их тавгүй өндөр. Тэр хориод боломжит халдвар тээгч, дахиж батлагдсан тохиолдол болон гарч ирэх хэсэг нь мэдэгдэхгүй байна. Харин хамгийн их хүлээс төрүүлж байгаа шугам бол үнэндээ баячуудын тэр босын тал. Олон хүн түүнийг өөрийгөө яг яаж балахыг үзхийг хүсэж байгаа байх. Ялангуяа дараа нь хүчээр зах зээлд гаргах гэж байгаа. Бүрэн туршигтаагүй гоо сайхны бүтээгдэхүүний тухайд хэрэв үнэхээр ямар нэг осол гарвал тэр үед одоогийн шиг жаахан шуугаад өнгөрөхгүй нь лав. Тэр үеийн хэрэглээний хэмжээг бодвол тэр бол гарцаагүй сүрлийн хэмжээний гам шиг болно. За ингээд өнөөдрийн тайлбар энэ хүрээд өндөрлөе. Таалагдсан бол цаашид ч дагаж үзээрэй. Дараагийн дугаарт уулзъя.